Си Ричардсон дээр явсан зэг Саарг хоёр маасгүй бол ирсэндээ үргэлжлээд дээрээс нь маань дамжуулаа дахиад тий тайнда Жийг надрал сунгаад ахын дотоо зэг Саарг өтөн байгаад дамжаа дабл трипл кил яг үүсвэтэй Декси наач ороод ирсэн Бибекстиг хүн дээрээс сунгаах балаач ээтэй уурах чиш бурхан гэж сонлоо мэн гэж үргэлжлээ сөөв энэ дээрээс нь өтөмөцгөл таахаас сонголтгүй болсон да Декси өтөмөцгөл наадраас буцаж орж ирээд дар цаацаа үзэж байна снайпер явуулна айц орж ирсэн наач сөөв унгаад авсан идэж Поршид наач орж ирээд дабл кил хийгээд авсан таалагдчихад хогрууд минь Jasmine надрал орж ирэндээ Эйтэн яа тэгэлгүй яах вэ Эйтэнгийн кил untuk dari segi goldnya karena Flaptiz yang akan menjalankan lane jauh ia akan makan minion paling banyak setidaknya dia akan memakan 2 lane dan 2 lane tersebut akan memberikan gold lead yang makin lebih jauh lagi tapi pencurian seperti baru saja terjadi. It's way down the bottom. It's up to KBG to do something. There's the final slash and CU make quick work of in the backside they go. Aizen keeping him at bay. Hard guard on Bebex and he's just unleashing with a crossbow of Tang into the base he goes. Still working. Есть chance гэл болж байгаа юм байна. Зяйцэн дээрээс бидний ультигээ дараад ирсэн комбо үргэлжлэлтэн дээрээс ваар юм. Зэг савраар Ивагийн дээрээс магаад авч байгаа тоглолтын гэлээр цаа нэг хэлцээд болгоод Шэригийн дээрээс хөвгүүцтэй. Зэг савраа унгаж садна гэнэ өөрөө энэ дээрээс нэгүүдэд гараад явчих юм бол энэ дээрээс хаацай трипл кил Зэг савраа. Яа. Ayan na. Ang dami kasing tumatang, ang daming jumper tulad niyan. Nahuli! Tinatalo na naman! Si Troublemaker sa Troublemaker ang naging biktima. Ito na, nagpapakilala na ang Lilgan. Ito kami. Ito yung totoong Lilgan. The real gun! Tinamaan si Nolan. Nakapasok ni Lord pero hinahabol din yung Betex sa may bandang labas. Nakalipad si Black March. Unfortunately, maling target pero buhay pa si Castle tumatalon. Oy, sumasayaw! Castle, makukuha niya yung Lord kill pero makakalabas pa rin si Black March. Walang minion. Actually, meron. May minion wave sa may middle lane. Nataronan! Nice jump! Oh my goodness. Ингээд тоглолтын мидгейм дээрээс орж ирээд л ингээд байхгүй. Маш задгаа тоглолттой. Тэгээд ингээд голдны зөрүүч үнэхээр их гаргуулад байна. Алдаад байна. За шууд бейсэнд нь ороод айныг хийгээд явсан. Эстэс Грогийн унсан зөрүүлээ эстэс харин трейд киллэнд нь унгасан линк дабл кил, трипл кил нь орж иж байгаа юм байна. Яа, Зэг савра. Ховын 9-д. Энэс нь Forbid болон BBX ороод ирсэндээ за тийм Forbid Six-тэй тоож гарсан Маркиногийн ультимейт скиллийн дээрээс маасгүй дараалж одоо энэ дээрээс шахаад шууд ямарсан кил мэл хөөгд явж холоо. Маркино дээр Зэг саврагийн рейнж хүрээгүй киллинг сприг дуургаад авсан, степиг гаргаад авсан. Аврора арт сайдн дээр нунж байгаа дабл кил өсөж Фэшингийн оны хитэн орж ирээд энэ дээрээс нь гаж байгаа юм байна. Фэшин BBX Тэнд BBX галзуурж байна штэ. Галзуурж байна. За том батрын гэж 4 батрын гэж ороод ирж байна. Хангалттай ашигтай л яах вэ сайн яах вэ? Forbid руу орж ирж цаацаа үзэж байна да. Яа тэгэд яах вэ? Датаж ямар гоё вэ? Зөрөө дээд нь наад удаж ороод ирсэн. Зэг савра дахиад ороод ирж Vanix тэм чадын онцгой явах нь тодорхой. Forbid хөөн гэдэг чинь уутгартай байт юм да. Хүүхдүүд мэн сонси тэн дээр явахад тэнгэрийн орондоо залах нь ойлгомжтой. Одоо булшин дээр нь бүжгийгээр баярын бүжгийг хийгээд тэр нь ойлгомжтой. Болж энэ Зэг савра Outside дээр мэдээд хейдэс наач орж иж авцаа үчих юм аа. За. Наач Зэг савра гэхэд хейдэс хүүтэнд ямар новшоо хийнэ бэ? Одоо мэр орж ирнэ одоо мэдээж. Bye human. Misses his dash over the wall, forced to use Violent Requiem, while Todd finds him for final slash, pushes them into the tower. Bangor and Castle get picked off. Wolverine doing massive damage. Zexor finally falls, but so does Maul, so does Black March. Umbrella Squad are falling one by one. Once again, Aizen chasing down Troublemaker to make sure that he cannot return to the base. And Valentina trying to do his best to survive, to buy time, to see if he can keep his team in the game. But Aizen will get that legendary, even taunt him for good measure. Castle, the only one left, 3-man penalty zone, but what does it matter? Forbid gets the mega